цусд сувг үзүүлж бай. (1990-ад оны үед Гизэгт бариач хэмээх Лувер Чингэр улс орон даяар бөөн дуйлаанд игдэж байсан бол 1980-ад оны үед Гизэгт Алтан баганд хэмээх харгисэр 3 хүний амь насыг онц хэрсгээр бүрлэгж мундашгүй дуйлаанд игдэж байлаа. Тухайн үед тэрээр 10 дугаар ангид хамт суралцж байсан Алтан цэцэг хэмээх бүсгүйд хайртай болжээ. Гэвч цаад Алтан цэцэг нь зэрлэг довшин зан авиртай Гизэгт Алтан багныг нэгнүүдээрээ ч үздэггүй байсан тул түүний найз Мөнхбаатартай амьдралаа холбосон байна. Энэ явдлаас хойш 3 жилийн дараа Алтан баг нь Мөнхбаатарыг нэлээд халамцуу ирээд "Чи миний хайртай бүсгийг авч суусан их азтай хүн шүү. Би чамд ихэндээ их гомдож явдаг байлаа. Харин одоо бол үгүй. Ер нь чи миний алтан цэцэг дааж жагаал бэлгэлнэ шүү" гэснээр Алтан цэцэгт хандаж "Миний илүүлээг аз жаргалыг Мөнхбаатар чамд илүүлэх байхаа. Та хоёрыг би сайн сайхан яваасаа гэж дандаа бодож явдаг. Хөгшин чинь чамд дурласнаас хойш ихнэр мэхнэр аавна гэж улаарсангүй. Одоо гурвуулаа манайд очие. Би та хоёрыг чадах ятгаараа дайлмаар байна" гэх зэрэгээр ятгаж гарсан байна. Урд өмнө нь хайр сэтгэлтэй байсан нэг ангийн хүүхэд нь учиргүй ятгаад байсан тул Алтан цэцэг цааргалж чадсангүй. Тиймээс тэр "Мөнхбаатарыг зөвшөөрөл хамаа алга, би танаад очиж болж байна" хэмээжээ. Харин Мөнхбаатар нэг л дурамчхан байсан бөгөөд найзынхаа хайртай бүсгүйг нь булаагшхан аваад суучихсан болохоор сэтгэл нь жаахан эмзэглсэн бололтой. Гэвч тэр нэр нүрээ бодоод зөвшөөрчээ. Харамсалтай нь Гизэгт Алтан баг нь мань хоёрыг гэртээ хуурч аваачаад амийг нь бүрлэхэх санаа өртөлснийг Мөнхбаатар Алтан цэцэг хоёр гадарласангүй. Төлөвгүй мань гор автобусанд суугаад хайлаастад байх Алтан багны гэрт иржээ. Алтан баг нь мань хоёрыг шууд л архиар шахаж гарсан бөгөөд Алтан цэцгийг "Би архи уудаггүй" гэхэд "За чи болж үз. Би архи уудаггүй юу гэж асуугаагүй. Архийг нь баг гэж голоод байгаа бол би дахиад аваад ирээ л дээ" гэх зэрэгээр агсрах шинжтэй болж иржээ. Мөнхбаатар түүнээс биеэр жижиг, зодоо нүдэнд тааруухан, бас зориг зүрх муутай нэгэн тул аль болох үгээр нь байхыг хичээсэн байна. Гэвч Алтан баг нь түүний хэтэрхий хэлэг барьж хайртай эхнэрийг нүдэн дээр нь тэрч аваад "Манай ангийнхан чи бид хоёрыг юу гэж ярьдаг байлаа? Алтан баг нь Алтан цэцэг хоёр үрд мөнх гэж бэлгэшээдэг байсан. 10 дугаар ангийн дурсамжийн дэвтэрт хүртэл багаан цэцэг хоёр алтан амьдрал зохионо гэж бичдэг байлаа шүү дээ. Тэгтэл одоо яаж байна? Чи энэ Мөнхбаатар гэдэг хачин амьтны авгаа болцоход явж байдаг. Энэ доожоогүй нөхрийг чинь ямар ир хүн гэх юм бэ?" гэд Алтан цэцгийг орон дээр шууд дараад авсан байна. Мөнхбаатар түн эвгүй байдалд орчд имийг жаахан хулганаж байснаа ир хүн юм гисэндээ эхнэрээ харамлах айдаж "Алтан баг миний өгшин болиочтой. Наад алтаа чинь давхар бийтэй. Чиний гарын аяыг яаж даах юм бэ?" гэж учирлахад цаатхан "Чи юм уу дуугүй байгаарай. Аваа юм бол чи намайг барьж аваад зодчихооч дээ. Их дургу үргээд байвал ална шүү" гэж занал хийлжээ. Мөнхбаатар бяр чадал ихтэй дандаа босодтой зодоонуудын хийж явдаг Алтан багны хүчрэхгүй болохоор үнэндээ яах чарга ойсонгүй. Гэсэн хэдий ч эхнэрээ улаан цайм хүчндүүлэхгүй тулд Дэмил Алтан багны сэрвэн дээрээс татаж чангаажээ. Тэгтэл Алтан баг нь түүнийг ганц тэрээд л авдар мөргүүлж унагсан байна. Хэдий чадалд оройч гэлээ Мөнхбаатарын уур хурч Алтан багныг айлгах санаатай галтгооны шүүгэнээс хутга аваад "Эхнэрийн мэн дээрээс босхгүй л ална шүү" гэж хашгирчээ. Гэвч Алтан баг нь өчөөхөн ч айсан шинжгүй босч ирээд цамцаа задгайч нүцгэн цээжээ ил гаргаснаа. "Өө яасан овоо хулгайч вэ? Чи чаддаг юм бол дүрчгэлтэй. Май дүрээчтэй" гэд өмнөөс нь явтал Мөнхбаатарын гар салгалаад цааш ухарчээ. Тэгтэл Алтан баг нь түүний хутгийг булааж аваад "Ингэж дүрдэг юм май чи" гэд цээжинд нь хутгаж орхисон байна. Тэгээд тэр түүнийг алгаар эртнээс бэлдсэн тайрсан калибра дэрэн доороосоо гаргаж ирээд "Би чамайг уг нь хинүүгээр алдаж байсан юм. Тэгтэл чи миний барьж байсан хутга руу өөрөө гүйгээд орчихлоо. Гэсэн ч би төлөвлөгөөгөө заавал хэрэгжүүлнэ" гэд түүний толгой руу буугаа чиглүүлж байгаад гохыг нь дарж орхижээ. Буу тасхийг чимээнээр Алтан цэцгийн "Яана ээжээ" гэх часхийсэн дуу хаджээ. Алтан баг нь бууныхаа ам руу үлээгээд эргэх зур "Гичи минь бүх хувцаа тайл" гэж зандрахад айснаасаа болоод зүрхэн дэлбэрэж авсан Алтан цэцэг шууд л хувцаа тайлж эхэлсэн байна. Ингээд Алтан баг нь хар багасаа мөрөөдөж байсан хүслээ гүйцээхээр Алтан цэцгийн дээр гарчээ. Тэр зүгээр нэг хүчирхийлэх бус элдвээр дайч доромжилсан бөгөөд эзэмдүүлэхгүй зүгтаагаад байдаг нөгөө гой сайхан би чинь тэгээд энэ үү? Чи миний сэтгэлийг яаж шархлуулдаг байлаа? Тэр шарх одоо хүртэл анаагүй байна. Харин чамайг асны дараа аних юм мэдвүү? Одоо би чамайг алчхаад бас өөр нэг хүс хонцонтой хүнийг энд дагуулan гэж алчхаад гэрээ шатаачхан. Тэгсэн байхад намайг хэн мэдэх юм бэ? Хаа гэж багтаваа хангажээ. Тэгээд байдаг чадлаараа уйгчин байж дур тавьсныхаа дараа би хүслээ биелүүлчихлээ. Хүссэн хойно нэгийг сүртэй болсонгүй шивдэ.
Олон жил мөрөөдсөн нөгөө гой хүүхэн чинь тэгээд энэ гэж юу ёстой дургүй хурчихлээ. Гэт Мөнхбаатар их утгалсан утгаараа алтан цэцгийн цээжинд дүүрж ирчихжээ. Ингэж хоёрын хоёр хүний алтан аймыг хөнөөсөн алуурчин үлдсэн архиа уугаад гэрээ цоошлоод гарч оджээ. Тэгээд тэр өөдөөс нь цор хийж дургүйг нь ихээхэн хүргээд байдаг чулуун сүх гих жирийг олж ууцахаар гэрт нь очижээ. Чулуун сүхийг мөн л худлаа хурч гэртээ аваачаар шийдэж. Би уг нь чамтай эвлэрий гэж ирсэн юм л да. Хоёулаа манайд очие. Гэрт 2 шил архи байгаа. Хоёулаа жаахан яаж сууя гэхэд цаадах нь. Үгүй би завгүй байна. Өчигдөр шөнжөнгөө ажил хийчихэд ядраад байна гэж цааргалжээ. Гэвч угийн нойтон хамаа шиг зантай алтан багна. Би чамайг сайхан сэтгэлээр гэртээ урьж байна. Юунд нь дургуйцаад байгаа юм бэ? За явъя. Надад мөнгө байна. Хөвшин чинь чамайг буцаагаад гэрт чинь хүргээд өчгөн гих зэрэгээр ятгажээ. Ингэж зогсоо зайгүй ятгаад байхад хинч гисэн сэтгэлийг нь бодох нь зайлшгүй. Тиймээс чулуун сүх. За яах вэ? Би танайд очихоос биш дээ. Сайхан сэтгэлээр урьж байхад дургуйцаад ч яах вүлээ гэд их нэртэй хандаж. Хөвшин чинь удахгүй хүрээд ирнэ гэд алтан багныг дагаад гарч утсан байна. Алтан баг нь гэрийнхээ гадаа ирээд за би зочноо хүндлэх ёстой. Чи манайд төрүүлээд ор гэд хаалгаа онгойлгонгуудаа чулуун сүхийн араас амбаардаж гэртээ хүчээр түлхэн оруулжээ. Цус нүжиндөө хутгалсан хоёрын хоёр үхтлийг хараад чулуун сүх айж балмагцсан нь мэдээж. Алтан баг нь түүнийг замдан авч гуд татаж унгаад шанаанд нь буу тулгаж. Чи энэ хоёр үхтлийг харж байна уу? Чамайг яг ийм болох гэж энд авчирсан юм шүү дээ. Аль хуун гэж их горцсон байх та. Өргөдмөр чамтан бол доо ха гэж хүйтнээр инээгээд бууныхаа гохыг дарж иргсэн байна. Ингээд чулуун сүх 3 дахь цолгүй хохирогч болж шалан дээр гулдайн унжээ. Алтан баг нь цуст мөрөө баллахын тулд 4 хантай умгар гэрээ шатаахаар эртнээс бэлдсэн канистртай бензинээ аваад гадагш гарчээ. Гэвч түүний толгойд нэрээ надад ч амьд гэрч байгаа шүү дээ гэсэн бодол зурс хийсэн байна. Тэр нь хинбэ гэвэл чулуун сүхийн эхнэр байлаа. Нөхрийг нь ятгасаар байгаад дагуулад гарсан болохоор эхнэр нь чулуун сүхийг хартаж таарна шүү дээ. Тиймээс алтан баг нь чулуун сүхийн эхнэрийг мөн л гэртээ хуурч аваачаад амийг нь хөнөөхөөр шийдсэн байна. Тэгээд талигаачинд давхиж очиод эхнэрт нь хандаж танай хүн чинь манайд тасраад унчихлаа очиж ав хэмээжээ. Талигаачи эхнэр яаж сандран хувцлаад алтан багныг дагаж явсан бөгөөд цус даалгахын тухай ямар нэгэн сэжиг авахаасаа илүү айлд тасраад унчихсан нөхөртөө санаа зовсон байна. Гэвч мань хоёрыг автобусны буудлын дээр явж байтал талигаачи эхнэр хоёр таньдаг хүнтэйгээ тааралдаад цаад чулуун сүгч нь энэ залуугийн тасраад унчгаж та хоёр надтай хамт яваач гэж гуйжээ. Гэрч болох хоёр хүн дахиад гараад ирсэнд чулуун сүх учиргүй уурлаж за боллоо би чамайг яавал гэж яасан муу санаатай хүүхэн бэ гэснэ. Танай нөхөр манайд байхгүй 7 буудалд айлд очно гэд яваад өгсөн. Тоглоом ойлгодоггүй яасан тэнэг авгаа вэ гэд талигаачи эхнэрээс холтон оджээ. Хэрвээ замд нь гэрч болох хоёр хүн тааралтаагүй бол талигаачи эхнэр 4 дахь цолгүй хохирогч болох байлаа. Тэрээр алтан багныг өөрийг нь гэртээ хуурч аваач хүчин тэтгэж байна гэж ойлгожээ. Тиймээс нөхрийнхээ хойноос нэг их санаа зовсонгүй. Харин алтан баг нь төлөвлөсөн зүйл нь бүтээгүйд ихэд бачимдаж гэрийнхээ ойролцоо хүнсний дэлгүүрт орж худалдагч хүүхнийг хоргоож эхэлжээ. Учир нь худалдагч эмэгтэй түүнд арх өгдөггүй, шаартаад өглөө гэсэн ч зээлээр өгөх нь бөөхөл нүүр өгдөггүй хатуурхдаг үсгүй байж. Алтан баг нь түүнийг мөн л гэртээ хуурч аваачаад амийг нь бүрлэхээр шийдсэн боловч цаадах нь би чамайг дагаж явна гэж түүхэнд байхгүй. Хаалга цаанаас нь хаачих заа яа гэд огт халгаасангүй. Мэдээж түүнийг дагаж гэрт нь очиод тархиндаа сум золгох юм байх билээ. Гэвч бас байсан болоод л 3 хүн хорвоогоос тархиж утсан билээ. Түүний хурамаг үгэнд итгээд дагаад явчих хүн олдохгүй байсанд гизэгт алтан баг нь бүрчих бухимдаж ойрын хамаатан болгос ихэтэн тэр тусмаа таарлах болгондоо инг тэг гэж сургамжлан залхаадаг өөрөөс нь 7 насаар ах Төмөрбаатар гих чирээс өшгөнцөн авахар хаалгыг нь балгажээ. Гэтэл тэдний ажлын нөхөд ирчихсэн шуугилдаж байсан тул гизэгт хамаатны хүний орцонд нь дуудаж гаргаад манайд очие тантай тухтай ярилцах хэрэг байна гэхэд цаадах нь өнөөдөр би амжихгүй маргааш уулъя. Ингээд юу н чамд ямар ажил байдаг юм бэ? Бас л арх гударчгаа юу чи гих зэрэгээр зандарч гарчээ. Тэгтэл алтан баг нь арх гудрах бол үнэндээ юу ч биш. Би 2-3 хүн алчхаад явж байна. Манай гэрт 3 хүүхдэл байгаа. Чадварч байгаа юм дарга байхгүй чацаг алдсан хүнд футлаасуул хэрэгтэй. Гих зэрэгээр тухайн үед залуусын амны уншлаг болж байсан хэл зүгийг урсгажээ. Төмөрбаатар алтан багны нэг л сэжигтэй байгааг анзаарч мэдээд чи битгий донгосоод бай гэснэ. Ер нь чи наана байж бай цуг явъя одоохон гэд гэртээ орсон байна. Явхаас өмнө юмыг яаж мэдхүүгээд их нэртэй хандаж цаад алтан баг чинь хүн алчихсан энэ төр гэд хачин юм яриад байна. Арайч манийгаа алчихгүй биз. Би ямар ч гэсэн гэрт нь очиод үзээдхий.
Хэрв намайг ирэхгүй бодвол цагдаад мэдэгдээрэй гэж дахиад гарч оджээ. Төлөвлөгөө мань хоёр Алтан багны гэрийн гадаа ирсэн бөгөөд Төмөрбаатарт нэг л сэжигтэй санагдаад явчихсан тул Алтан багны бижакны галаасанд том байгаад байгаа зүйлийг гараараа симэрхэн тэмдэрч үзтэл гарбуу байхын тэр. Тэгээд л мань нэр түүнийг гэртээ хүн алаад цоожилчихсан байна гэдгийг гадарлангуудаа хаалгаа онгойлох гээд тэмтжиж байсан Алтан багны халааснаас бууг нь суугдчихж гавмагцаа. Хөдлөл буудан шүү гэж хашгирчээ. Ингэж мань нэр дөрөв дэх золгүй хохирч болохоос өөрийгөө хаварсан байна. Алтан багны царай нэг хэсэг хачин болсноо худлаа нэмсэглээд. Төмөр ах та яасан гиний юм бэ? Би юу боллоо гэж хүн алах юм бэ? Таны хэр зөрөгтэй эсхийг чинь шалгах гэсэн юм. Тэгтэл та ястай хачаа аимхан амтан байсан байна. Арайч тий. За дүү хөгийнхээ бөөг өгчгөө. Гэхэд Төмөрбаатар битгий солиоч. Энэ бөөг чи хаанаас авсан бэ? Яхаараа чиний халаас нь хүйтэн зэвсэг явж байдаг үлээ. Чамд миний зоригийг шалгах ямар хэрэг байгаа юм бэ? Ерөөсө чамайг цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд бөөг нь хармаалаад хашааны хаалга руу ирэхтэл гэмт хүн гэлбэлцэн гихчээр Алтан баг нь яах хийхин завдалгүй хашаа даваа зүгтаачихсан байна. Ингээд л бөөн хэрэг мандсан бөгөөд Төмөрбаатар цагдаагийнхны дагуулж ирээд Алтан багны гэрийн хаалгыг эвдэж ортол буудуулж хутгалуулж нас барсан 3 хүний цогцос улаан цосон дунд тэрийч хөвтгөн тэр. Цагдаагийнхан онц ноцтой аюултай этгээдэг яаравчлан ирэн суулжилснаар 2 хоногийн дараа толгойд орчмын нэг айлд бөгж байхад нь баривчилжээ. Өс хонзонгийн сэдэлтээр 3 хүн цустай нь хутгаж орхисон гизэг Алтан баг нь дээд хэмжээ авсан байна.